Хуулийн байгууллагын дарамгуул үүссэн байна. Тэгээд эдгээрийн тэгээд одоо гаргасан өөрсдийнх журмаар хин нэгэн хүний гэр бүл нь тэр хүний эрүүл мэндийн тухай мэдэх ёсгүй гэсэн үг гаргацсан. Ямар ч мэдээлэл бол ёсгүй. Хүний хань хүн хүнийхээ нөхрийн тухай би ямар байна гэж асуух эрхгүй. Эмчнэр нь тэр хүндээ танилцуулах эрхгүй. Тийм хууль гаргажээ. Мэдээж өөрсдийнх нь эхнэр өөрсдийнх нь бие байсан бол би чамдахгүй гэж байна шүү дээ. Тэр миний нэг хэлжсэн өөртөө тэдний эхнэр тэдний хүүхдүүд хүн бусад хүмүүс биш. Тэдэрт яаж шаарч болох? Фашизм үед өөртөө арайч үтлэг хүмүүс бусад хүн биш тэдний асан болж зүгтдэг байсан шүү дээ, тийм ээ? Бас маш яг энэ шиг яг тэгж харагдаж байна. Хуулийн байгууллага нацист төрлөн байсан гэдэг хуулийн байгууллага гэдэг юм. Хууль зөрчсөн хуулийн байгууллагын гэдэг юм. Тэгээд өнөөдөр энэ хоёр хууль одоо нааш хаалгаас шилжүүлэх гэдэг нар яаж мэдээж шүү дээ. Ерөөсөө манай нөхрийн тухай ямар ч эрүүл мэндийн тухай мэдээлэл авч чадахгүй байсан. Тэгээд өнөөдөр хүртэл шилжүүлж байгаа нууцаа би надад хэлэхгүй надад байтугай тийм ерөөс юм өгөөч надад хэлэхгүй. Бүх хажууд байгаа эмчнэрийн утсан тасал болсон. Манай комиссар утсан тасал болсон. Мэдээ сүүлд энд ирсэн гэдэг юм мэдээ сайн авах гэсэн чинь нөгөө энэ заахын нэг мөчөдөө хэлчихдэг те. Дандаа нэг нүрэ буруулсан хулгай хэвс нэг гэмт хэрэгтэй хүн шиг царайтай юм уу тэнд. Тэр эмчнэр таахгүй өөртөө нам болж тийм юм чинь. Тэгээд манай хүмүүс ажиглаа хүмүүс утсаахаас хинч над руу юу ч хэлэхгүй мэдээ. Би өглөө энэ 2 дугаар мэдгээ тийм хууль тогтоочжээ дээр. Одоо ингээд утгад алж эхлэх байлгүй бид эхнээс навхуулаад. Хамгийн сүүлдээ үүрээ тавьчихсан. Би юу ч мэдэхгүй надад хэлэхгүй байгаа юм чи. Тэр чинь ингээд юу хийгээд байгаа бэ? Тэр зүгээр хуулийн дагуу